Сайн байцгаадуу Dark Crime суух тавтай морил 29 настай Соня Белина бол сошиал орчинд тодорхой хэмжээнд танигдсан контент бүтээгч байлаа. TikTok дээр түүнийг 250 мянган өргөн дагдаг. Түүний контентын ихэнх амьдралын маяг, хувцлалт, загвар, гоо сайхны тухай. Гоо сайхны влогер Ariel Free Сонягийн талаар ярьцлагатай. Хувийн амьдрал дээр маш зөөлөн хүмүүстэй амархан ойлголцдог хүн байсан гэж хэлсэн байдаг. Соня үндсэндээ Парист амьдардаг байжээ. Гэхдээ ээж, эгч дүүстэйгээ уулзахын тулд Парис болон Францын Гар мужийн хооронд байнга явдаг байсан байна. Түүний эгч Мя хэлэхдээ хэрэг гарахаас ойролцоогоор 1 сарын өмнө Соня Ним хотод гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар ирсэн. Тэр гэртээ ирээд бидэнтэй хэсэг хугацааг хамт өнгөрүүлсэн гэж эгч нь хэлсэн байна. Тэгээд 2026 оны 8 дугаар сарын 11-ний орой болжээ. Тэр орой Соня ээж болон эгч Мяга дагуулan Нимт гэртээ байсан. Шөнө дунд өнгөрч 12-ны шөнийн 1 цагийн орчимд Соня гэнэт буудангаас босов. Хувцаа баг зэрэг янзлаад гэр бүлийнхэндээ би тур гараад ирээ нэг хүнтэй уулзсан удахгүй буцаад ирнэ гэж хэлжээ. Эгч Мя хожим энэ мөчийг дурсахдаа нэг зүйл онцлсан байдаг. Тэр үед Соня огт сандарсан байдалгүй харин ч маш тайван харагдаж байжээ. Тэр гар зүнхээ авч явсангүй, иргэний үнэлгээч аваагүй, банкны картаач аваагүй, хувийн эд зүйлсээ бүгдийг нь гэртээ үлдээсэн байна. Өөртөө авч гарсан ганц зүйл нь гар утас. Тэгээд л гэрээсээ гараад явсан. Шөнийн 2 цагийн үед гэр бүлийнхэн нь Соня руу залгаж үзжээ. Гэхдээ утас нь айл хэдийн ундарсан байв. Ийм цагт гэнэт холбоо тасрах нь мэдээж хачирхалтай. Гэхдээ эхэндээ гэр бүлийнхэн нь хамгийн энгийн тайлбаруудыг хажээ. Магадгүй утасныхын цэнэг дуусан байх. Магадгүй таньдаг хүнтэйгээ удаан ярьж байгаа байх. Магадгүй удахгүй ирэх байх. Гэвч хэдэн цаг өнгөрсөн ч ямар ч мессеж ирсэнгүй, уцааж аваагүй байгаа. 8 дугаар сарын 12-ны өглөө болоход Соня гэртээ ирээгүй хэвээр байв. Тэгэхэд л гэр бүлийнхэн нь үнэхээр айж эхэлжээ. Тэд Сонягийн таньдаг байж болох найзууд руу нэг нэгээр залхав. Хинтээ хамгийн сүүлд уулзсан байж болохыг шалгажээ. Гэрээс гарахын өмнөх бүх жижиг деталуудыг эргэж сансан. Тэгээд нэг өгүүлбэртэй л дахин гацжээ. Нэг хүнтэй уулзсан. Гэхдээ тэр хүн хэн байсан юм бол? Эгч Мян TikTok-оор лайв хийж бид тэр хүн хэн байсныг мэдэхгүй, зөвхөн нутгийн хүн байсан гэдгийг л мэднэ. Соня тэр хүнтэй харилцаагаа дуусгахаар бодож байсан. Учир нь тэр хүн Соняг удаан хугацаанд зовоож дарамтлсан болохоор төвчгээ болсон байсан гэж ярьжээ. Гэхдээ энэ үед нэг зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй. Энэ нь тухайн үед гэр бүлийнхнийх нь л таамаглал байсан. Мөрдөгчд хожим энэ таамгийг шууд батлах бодит нотлох байранд байгаагүй гэж онцлсан байдаг. Яг Сонягийн гэр бүлийнхэн сандарч орон нутгийн цагдаагийн газарт алга болсон тухай мэдэгдэхээр бэлдэж байх тэр үед Ним хотоос 20 орчим километрийн зайтай Сенжэл хотод өөр нэг аимшигтай үйл явдал өрнөж байлаа. Сенжэл усан үзмийн талбай тариалангийн газраараа алдартай гар мужийн томоохон хөдөө аж ахуйн бүсүүдийн нэг. А9 хурдны замтай ойрхон. Гэхдээ усан үзмийн талбайн дотор хэсгүүд нь хөнгөө. Камерын хяналт бараг байхгүй. 8 дугаар сарын 12-ны өглөө нэгэн хөдөө аж ахуйн ажилтан машинаараа усан үзмийн талбайд иржээ. Тэр өдрийн ажлаа эхлэх гэж байсан. Хоёр игнээ усан үзмийн модны дундуур алхаж явахдаа газар дээр нэг хачин зүйл байхыг анзаарчээ. Өглөөний бүдэг гэрэл модны сүүдэр эхэндээ тэр юу болохыг сайн ялгаж чадаагүй. Гэхдээ улам ойр дотуулсан маш хурц таагүй үнэр үнэртэж эхэлжээ. Тэгээд тэр зүйл юу болохыг ойлгосон байна. Мэдээж хүний цогц. Биеийн ихэнх хэсэг нь маш хүчтэй шатсан байв. Ажилтны ярьснаар цогцыг анх олсон үед дээрээс нь маш үл ялэг утаа суунаглаж байсан гэдэг. Энд нэг жижигхэн деталь маш аимшигтай зүйл хэлж өгч байлаа. Хохирогчийг шатааснаас хойш тийм ч их хугацаа өнгөргөө байх магадaltaй. Бүр хэдхэн 10 минутын өмнө гэмт итгээд хэргийн газраас явсан байж болох юм. Мэдээлэл ирмэгц Францын Гар мужийн цагдаа болон Нэмийн мөрдөн шалгах нэгж газар дээр нь иржээ. Талбайг бүхэлд нь хаасан. Нийт 40 орчим мөрдөгч усан үзмийн талбайд ажиллаж эхэлсэн. Гэхдээ цагдаа шүүх эмнэлгийн шинжээчдийн өмнө эхний том асуулт гарч ирв. Энэ үнэхээр хүн амины хэрэг болсон газар мөн үү? Эсвэл хохирогч өөр газар хөнөөгөөд цогцыг нь энд авчирсан уу? Шүүх эмнэлгийн шинжээчдийн тайлбарснаар олон хэрэгт зохицолсон газар нь анхны гэмт хэргийн газар байдаггүй. Гэмт хэрэгтнүүд мөрдөн шалгалтыг төөрөгдүүлэхийн тулд цогцыг хол зөөж хаях нь нэлбэг. Усан үзмийн талбайн задгаан байршил, цогцыг байрлуулсан байдал, шатлалтын мөрүүд энэ бүхнийг нэгтгэх үзээд мөрдөгчд эхний хувилбараа гаргажээ. Хохирогч өөр газар алгацсан. Дараа нь гэмт итгээд шөнийн харанхуйг ашиглан цогцыг энэ хөнгүү газар авчирсан.
Тэгээд шатамхай шингээ асгаж нотлох баримтыг устгахын тулд галдан шатаасан байж болзошгүй. Нийгмийн прокурорын газар маш хурдан оролцож хэргийг санаатай хүн амины хэрэг гэсэн зүйл ангиар мөрдөж эхэлжээ. Гэхдээ эхний том бэрхшээл нь нас барсан эмэгтэй хэн болохыг тогтоох боломжгүй байсан. Гал нүүр болон биеийн онцлогийг маш хүчтэй гэмтээсэн учраас гаднах төрхөөр нь таних боломж байгаагүй. Сэнжил хотоос машинаар ердөө 20 орчим минутын зайтай нийгэмд байсан Сонягийн гэр бүлийнхэн ч энэ мэдээг сонсчээ. Соня шөнийн 2 цагаас хойш холбоогүй хэдхэн цагийн дараа 20 км-ийн зайд шатаасан эмэгтэй зогсоолдлоо. Мэдээж гэр бүлийнхэн энэ хоёр үйл явдлыг хооронд нь холбож бодож эхэлсэн. Тэд цагдаад Сонягийн биеийн онцлогийг өгчээ. Ойролцоогоор метр 65 см өндөр махлаг биетэй мөн танихад тус болох хэд хэдэн онцлогтой. Цагдаа нар үл танигдах шатсан зохицыг шалгахдаа Сонягийн зүүдэгтэй тохирох бөгж олжээ. Үүнээс гадна түүний амьд ахуйдаа хийлгсэн хөх томруулах метаслын имплант ч байсан байна. Бараг бүх зүйл Соня мөн гэдгийг зааж байлаа. Прокурор Сесил Жансаг тухайн үеийн хэвлэлийн байгууллал дээр энэ зохицол нь алга болсон сошиал инфлюенсер Соня Белена байх магадaltaйг харуулах хоорондоо нийцсэн хэд хэдэн сэжвэр байгаа. Гэхдээ ДНХ шинжилгээ хариу гарахаас өмнө аль бие усны дүгнэлт хийх боломжгүй гэж мэдэгдсэн байна. 8 дугаар сарын 12-нд зохицолсноос 8 дугаар сарын 19-нд ДНХ хариу батлагдах хүртэл бүтэн 7 хоног өнгөрөв. Гэр бүлийнхний хувьд энэ 7 хоног өөрөө хангалттай хүнд байсан. Гэхдээ яг энэ үед интернетэд өөр нэг харгас зүйл эхэлжээ. Соня бол олонний танил сошиал хүн. Түүнийг алга болсон, бүр амиа алдсан байж болзошгүй тухай мэдээлэл харахмагц түүний TikTok хуудасны хандалт огцом өссөн. Их чимья сэжвэр олохын тулд олон нийтийн сүлжээг ашиглахаар шийдэж шууд лайв хийж эхэлжээ. Тэр Соня алга болсон шөнийн талаар ярьж ямар нэгэн зүйл мэдэх хүн байвал цагдаад мэдээлэх хүссэн байна. Гэхдээ хувийн эмгэнэлт явдлыг олон нийтийн платформонд гаргасан нь төсөөлөөгүй өөр үр дагавар авчирчээ. Сошиал орчинд хүмүүсийн үзэж, ярьж, маргаж хэрэгэлдэг контент болон хувирсан байна. Интернетэд өөрсдийгөө мөрдөгч мэт үзсэн олон хүн гарч иржээ. Гэхдээ тэд цагдаад туслах сэжвэр хайсангүй. Харин Сонягийн өнгөрсөн амьдрал, түүний хувцлалт, түүний хувийн сонголтууд эдгээрийг ухаж эхэлсэн байна. Соня интернетэд өөрийгөө эрх чөлөөтэй, өөртөө итгэлтэй эмэгтэй байдлаар харуулдаг байсан. Гиний болон бариу хувцастай бүжгэлж буй бичлэгүүд, дуу даган уруулаа хөдлөсөн богино контентууд, өөрийн бие галбираа харуулсан зураг, бичлэгүүд энэ бүхэн ердөө түүний өөрийгөө илэрхийлдэг контент байсан. Гэвч хэрэг гарсны дараа зарим хүн яг үүнийг нь түүний эсрэг зэвсэг болгожээ. Сошиалд өдөржин интернетэд биеэ харуулж байхад галзуу хүн татах нь цаг хугацааны асуудал байсан. Тэр чин зүгээр шатсан хуванцар өөрөө амархан шатдаг. Биеэ уналтдаг эмэгтэйчүүд ийм өдөр ирнэ гэдгийг урьдчилж мэдэх ёстой. Өдөржин TikTok дээр ирчүүдийн анхаарал татах гэж явсан эмэгтэй эцэст нь сургамжаа авчээ. Хөөхөн байсандаа баярлах хэрэгтэй. Үгүй байсан бол энэ хэргийг хинч тоохгүй гэх мэт маш харгас сэтгэлдлүүд олноор бичигдсэн байна. Эдгээр сэтгэлийн цаана нийгмийн сэтгэл зүйд төгс, хохирогч гэж нэрлэдэг ойлголт байдаг. Өөрөөр хэлбэл хохирогч нийгмийн уламжлалт төсөөлөлд байдаг. Сул дорой, гимгүү, өөс эвгүй дүр тохирвол хүмүүс өрөвдөнө. Харин хохирогч ялангуяа эмэгтэй хүн бэлгийн дур булаан байдлаа илэрхийлдэг. Анхаарал татсан амьдралтай эсвэл нийгмийн захын гэж үздэг, ажил хийдэг бол зарим хүн бүр түүнийг жинхэнэ хохирогч гэж харахаа болдог. Тэгээд үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгааныг гэмт хэрэгт нь биш, хохирогч өөрт нь тохиж эхэлдэг. Сонягийн эсрэг цахим доромжлол ийм хэмжээнд хүрсэн тул гэр бүлийнх нь хөсөлсөн өмгөөлөгч олон нийтэд мэдэгдэл хийхэд хүрсэн байна. Сонягийн өмгөөлөгч миний өөрчлөлөгчд төсөөлхийн аргагүй зовлон тулж байна. Тэд хайртай хүнээ алдсан асар их хувь гашууга даахаас гадна сошиал орчинд нас барсан хүнийг эд зүйл мэт үзэж тасралтгүй гүтгэн доромжилж буйг төвчих хэрэгтэй болж байна гэж бичжээ. Интернет дэх шууган хяналтаас гарч байх зуур бодит мөржин шалгах ажиллагаа урагшилж байв. Мөрдөгчдийн хамгийн чухал зорилго нь 8 дугаар сарын 11-ний шөнө Сонягийн хөдөлгөөнийг минутаар нь цэргийн тогтоох. Тэд утасны харилцааны бүртгэлийг авчээ. Өргөн холбооны станцын мэдээллийг шалгав. Их чимья Соня тэр орой өөрийг нь удаан хугацаанд зовоосон хүнтэй харилцаагаа дуусгаж байсан мэт ярьсан. Гэхдээ цагдаагийнх нь энэ нь одоогоор гэр бүлийнхний таамаг төдий бөгөөд бодит нотлох баримтаар батлагдаагүй гонцолжээ. Тиймээс мөрдөгчд Сонягийн хамгийн сүлд холбоо барьсан хүмүүсийг нэг нэгээр нь шалгаж эхэлсэн байна. 8 дугаар сарын 13 өөрөөр хэлбэл зогцолсноос 1 хоногийн дараа цогцыг шүүх эмнэлгийн хүрээлэнд задлан шинжилгээнд хүргэжээ. Гэхдээ маш хүчтэй шатсан байсан тул ердийн хордлогын шинжилгээ
гадна шархны үзлэг хийх боломж хязгаардагдал байв. Тиймээс шүүх эмнэлгийн баг эрдэнэтгийн зураг болон ясны шинжилгээ ашиглах шаардлагатай болжээ. Ингээд 2026 оны 8 дугаар сарын 19-ны өглөө болов. Прокурор олон нийтэд албан ёсоор мэдээлэв. Шүүх эмнэлгийн ДНХ харьцуулалтаар 8 дугаар сарын 12-нд Сэнжил хотын усан үзмийн талбайгаас олдсон шатсан эмэгтэй цогцсон 29 настай Соня Белина мөн болохыг тогтоолоо. Мөн урьдчилсан задлан шинжилгээгээр үхлийн яг тодорхой шалтгааныг тогтоож чадаагүйч цогцыг нь шатаахаас өмнө аль хэдийн нас барсан байх магадaltaй гэсэн шинж тэмдгүүд илэрсэн байна. Яг ДНХ шинжилгээ хариу нийтэд зарлагдсан тэр өдөр мөрдөн шалгалтад том ахиц гарчээ. Сонягийн утасны мэдээллийг наривчлан шинжлэх болон хэрэг болсон шөнийн Сэнжил орчмын замын камерын бичлэгүүдийг шалгаснаар цагдаа нар 30 гаруй насны 2 эрэгтэйг тогтоон баривчилжээ. Тэднийг шууд алуурчин гэж тогтоосон гэсэн үг биш. Харин гэмт эрэгт шууд эсвэл шууд бусаар оролцсон байж болзошгүй сэжүүр байсан учраас баривчилсан байна. Хоёр сэжигтнийг тус тусад нь тусгаарлан байцааж эхэлжээ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэх тусам эхний баривчлагдсан эрэгтэй цагдаагийн анхаарлыг татав. Түүний гэрт нэгжлэг хийхэд буу олджээ. Эхэндээ мөрдөгчд аллагын зэвсэг байж магадгүй гэж бодсон. Гэхдээ шинжилгээ болон байцаалтын дараа уг буу Сонягийн аллагтай ямар ч холбоогүй болох нь тогтоогджээ. Тэр нь тусдаа хууль бус галт зэвсэг эзэмсэн хэрэгтэй холбоотой байв. Мөн тухайн эрэгтэй хэрэг гарсан шөнийн хөдөлгөөнийг шалгахад Сонягийн арилгахад оролцсныг нотлох хангалттай баримт олдоогүй. Ингээд 8 дугаар сарын 20-нд түүнийг хуулийн дагуу сулжээ. Одоо хэргийн анхаарал бүхэлдээ 2 дахь сэжигтэн рүү шилжив. Түүний нэрийг Самир гэдэг 32 настай метр 80 см өндөр. Мөрдөгчд Самирын шүүхийн түүхийг шалгахад маш урт чагсаалт гарч иржээ. 2010 оноос хойш тэр Францын хууль шүүхийн байгууллагад олон удаа бүртгэгдсэн байв. Хэрэгүүд нь голчлон хүчирхийлэл болон харт эмхний 8-тай холбоотой. Прокурорын мэдэгдэлд уг сэжигтэн 2010 оноос хойш хүчирхийлэл болон харт амьгтай холбоотой гэмт хэрэгүүдээр шүүхийн байгууллагад танигдсан хүн гэж тодорхой бичсэн байна. Самир өмнө нь Францын хойд хэсгийн Лил хотод амьдардаг байжээ. Гэхдээ удаа дараагийн хуулийн асуудлын улмаас 2024 оны 12 дугаар сарын сүүлээр өмнөд хэсгийн Гар мууж руу нүүсэн байна. Тэнд амьдарч байхдаа тэр хяналтын хугацаанд байсан. Харин мөрдөгчдийн хувьд хамгийн чухал өмнөх хэрэг нь 2023 оны 12 дугаар сард болсон байжээ. Самир өмнөх хамтрагчаа гэр бүлийн хүчирхийлэл үлдсэн хэрэгээр хойд бүсийн шүүхээс хорих болон тэнсэнгийн хосолсон ял авсан байна. Түүний өмнөх хамтрагч Самираас 800 орчим км-ийн зайд амьдардаг байсан. Түүнийг дахин ойртохоос хамгаалахын тулд шүүгч Самирт маш хатуу хязгаарлалт тавьжээ. Гэрэг гарах үе Самирын шагаанд ойртохоос зэргийлэх электрон бугуйвч зүйлтэй байсан. Энэ төхөөрөмж дотроо GPS-тэй Самир хаанд байгааг цаг үргэлж шүүхийн байгууллагын сервер рүү илгээнэ. Хэрв тогтоосон хилээс гарвал эсвэл хамгаалагдсан хохирогч руу ойртвол тохио өгнө. Мөрдөгчд 8 дугаар сарын 11-ний оройноос 12-ны өөр хүртэлх электрон төхөөрөмжийн байрлалын түүхийг авчээ. Мэдээлэлээс харахад тэр шөнө Самирын байршил Сонягийн утасны дохио алга болсон газартай маш өндөр хэмжээнд давхцаж байв. Тэгээд бүр илүү ноцтой зүйл гарч иржээ. 8 дугаар сарын 12-ны үрээр Самирын GPS байршил Сэнжил дэх усан үзмийн талбайд бүртгэгдсэн байна. Яг тэр газраас цогцолсон. Тэгээд Самирын тэнд байсан цаг нь цогцыг галдан шатаасан байж болзошгүй хугацаатай давхцжээ. Гэхдээ электрон бугуйвч ганц нотлох баримт байсангүй. Камерын бичлэгээс хэрэг гарахын өмнөх болон дараах хугацаанд Самир орон нутгийн шатхуун түгээх станцаас бага хэмжээний бензин худалдаж авч байгаа нь харагдсан байна. Түүнд үүнийг тайлбарлах үндслэлтэй шалтгаан олдохгүй бол тэр бензинийг Сонягийн цогцыг шатаахад ашигласан шатамхай бодис байж магадгүй гэж мөрдөгчд үзжээ. Ийм техникийн нотлох баримтуудыг өмнө нь тавихад Самир нэг зүйлийг хүлээн зөвшөөрсөн. Тэр Соняг таньдаг байсан. Гэхдээ тэдний харилцаа интернетэд хүмүүсийн ярьсан шиг хуучин найз залуу эсвэл хортой хайр дурлалын харилцаа байгаагүй гэжээ. Харин мөнгөн төлбөр дээр суурилсан харилцаа байсан. Самир Сонягийн үйлчлүүлэгч байсан гэж мэдүүлжээ. Тэр хэрэг болохоос нэг хоногийн өмнө буюу 8 дугаар сарын 10-ны орой Сонятай уулзснаас хүлээн зөвшөөрсөн. Мөн хэрэг болсон шөнө 8 дугаар сарын 11-ний орой дахин Сонятай уулзсан байна. Энэ нь нэг зүйлийг тайлбарлаж байв. Соня гэрээсээ гарахдаа яагаад гар цунх бичиг баримт банкны карт гэд юу ч аваагүй бэ? Яагаад зөвхөн утсаа аваад удахгүй ирнэ гэж хэлсэн бэ? Учир нь тэр үүнийг маш богино ердийн уулзалт гэж бодож байсан байж болох юм. Гэхдээ мөрдөгчд Самираас шөнийн 2 цагаас хойш яг юу болсон бэ? Усан үзмийн талбай дээр
Яагаад гал гарсан бэ? Яагаад чи бензин худалдаж авсан юм бэ гэж асуухад олон удаа хууль шүүхтэй нүүр тулж байсан Самир Францын хуулиар олгогдсон дуугүй байх эрхийг ашиглажээ. Тэр хэрэг хэрхэн үйлдэгдсэн, ямар сэтэл байсан талаар ямар ч тайлбар өгөхөөс татгалзав. Өмгөөлөгчтэйгээ уулзахаас нааш дахиж нэг ч үг хэлэхгүй гэж мэдгдсэн байна. Самир Соняг алсан гэдгээ эрс үгүйсгэсээр байв. Гэхдээ өөрийнх нь эсрэг гарч ирсэн нотлох баримтуудыг ч тайлбарлаагүй. 8 дугаар сарын 21-нд Самирыг урдчилсан мөрдөн шалгах шүүгчийн өмнө шилжүүлжээ. Тэр орой шүүгч түүнийг санаатай хүн амны хэрэгт аль биесээр яллагтагчаар татаж шүүх хурлыг хүлээлгэн цагдан хорих шийдвэр гаргасан байна. Одоо байгаа нотлох баримтад үндэслэн мөрдөгчдийн хувилбарыг логикоор сэргээж үзвэл 8 дугаар сарын 12-ны шөнийн 1 цагийн үед Соня гэрээсээ гарсан. Самирийн машинд суусан байж болцсошгүй. Энэ уулзалт эхэндээ хоёр тал хоёулаа зорилгыг нь мэдэж байсан төлбөртэй уулзалт байсан гэх хувилбар бий. Эхний хэсэгт бүх зүйл хэвийн байсан ч шөнийн 2 цагаас хойш машин дотор ямар нэгэн зүйл өөрчлөгдөжээ. Мөнгөний талаар маргасан уу? Самир Сонягийн хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл шаардсан уу? Эсвэл урт хугацааны хүчирхийлэл, харт амхины, гэмт хэргийн түүхтэй энэ хүн гинэд хяналтаа алдсан уу? Үүнийг одоогоор хинч баттай мэдэхгүй. Тэр хаалттай машин дотор яг ямар яриа, ямар маргаан болсныг бид мэдэхгүй. Гэхдээ мөрдөгчдийн хувилбараар дараа нэг зүйл болсон. Метр 80 см өндөр Самир биеийн хэмжээ хүчний давуу талаа ашиглан Соняг эсэргүүцэх боломжгүй байдалд оруулсан байж болзошгүй. Соня нас барсны дараа Самирт дараагийн асуудал гарч иржээ. Цогцыг яах вэ? Түүнд хотын төвөөс хоол, камергүй, хөнгөө, чимээгүй ажиллах боломжтой газар хэрэгтэй байсан байж болно. Тиймээс цогцыг машиндаа авч 20 км-ийн зайтай Сен-Жилийн усан үзмийн талбай руу явсан байж болзошгүй. Өмнө нь олон удаа эрүүгийн хэрэгт холбогдож байсан хүн болохоор орчин үеийн шүүх шинжилгээ ямар хүчтэйг мэддэг байсан байж болно. Мөрдөгчдийн хувилбараар Сонягийн хувцсыг тайлсан санамсаргүй байж болох. Учир нь хувцсны ширхгүүдээр маш их нотлох баримт, гэмт этгээдийн ДНХ үлдэх боломжтой. Дараа нь худалдаж авсан бензинээ цогцсон дээр асгасан байж болзошгүй. Тэгээ дараа нь гал тавьсан. Зорилго нь мэдээж ойлгомжтой. Хурууныхээ арьсны хэсэг биеийн шингэн тэмцэлсэн улмөр бусад нотлох баримтыг устгах. Гэхдээ энэ хэсгийг одоогийн байдлаар мөрдөн шалгах логик хувилбар гэж ойлгох хэрэгтэй. Самир өөрөө Соняг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байна. Харин нэг зүйл энэ хэргийн дараа маш тод болсон. Интернетэд Соняг буруутгаж байсан хүмүүсийн хэлсэн зүйлс бодит нотлох баримтын өмнө ямар ч утгагүй болжээ. Соня хэд задгаа амьдэрсэн учраас нас бараагүй. Харин мөрдөн шалгалтын хувилбараар өмнө нь хүчирхийллийн ноцтой гэмт хэрэгт удаа дараа холбогдож байсан хүнтэй эрсдэлтэй нууц төлбөртэй уулзалт хийсний дараа амь насаа алдсан байж болзошгүй. Тэр шөнө танил хүний машин сууснаар өөрийгөө хүчирхийллийн үед хамгаалах боломж багтаа нөхцөлд оруулсан. Эцэст нь тэр амьдралаараа төлсөн. Шүүх эмнэлгийн шинжээчид одоо 2 дахь шатны илүү нарийн шинжилгээ хийж байгаа. Тэд шатаж харалсан яснаас үхлийн яг тодорхой шалтгааныг нотолж чадах баримт гаргаж авахыг оролдож байна. Урьдчилсан мөрдөн шалгах шүүгчийн ажиллагаа хэдэн сар, бүр хэдэн жил үргэлжилж болно. Бүх нотлох баримт нэг нэгнтэйгээ ямар ч зөрүүгүй таарах ёстой. Учир нь эцэст нь хүнд гэмт хэргийн шүүхэд очих үед гэм буруутай хүн шийтгэлээс мултрах ямар ч зай үлдээхгүй байх шаардлагатай. Одоогоор Самир санаатай хүн амныг хэрэгт яллагдаж, урьдчилсан цагдан хоригдож байна. Хэрв гэм буруутай тогтоогдвол бүх насаар хорихол авах боломжтой. Харин хэргийн шүүх хурал хэдэн сар, бүр хэдэн жилийн дараа болох магадaltaй. Тэр үед мөрдөн шалгалтын явцад цугларсан бүх нотлох баримтыг шүүгчд болон мэргэжлийн шүүгчдээс бүрдэх хүнд гэмт хэргийн шүүхийн өмнө бүрэн танилцуулах болно. За ингээ өнөөдрийн бичлэг маань энэ нүрээ дуусаж байна. Та бүхэнтэйгээ дараагийн бичлэгээр уулзцгаая.